За ямар ч урилга хүлээж авсан. Баярлалаа. Монгол тавтай мөрлөө гэж. Баярлалаа, урьсанд баярлалаа. 50-аа ориглоо. Тэгээ сүүлийн 6-7 жил таныг Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гэдгийг хүмүүс бол нэлээд мэдчихэж байгаа. Тэгээ Монголдо хэр давтамжтай ирж байна. Монголдо ирэх хэр мэдрэмж төрдөг. Монгол маань хэр хөгжиж яах юм? Монголд ирэхэд байн гоё шүү дээ. Гоё идэг. Хүч авдаг. Таньдаг хүмүүс тэгэл залуучуудаа бүгдээс нь хүч авдаг. Ер нь бол манай би өөрөө гэлтгүй манай охтууд дунд насных манай хүү манай том хүү 20 эдтэй бүр байнга л Монголдо л ирэх гэдэг. Охтууд бол тэнд бас олон улсын сургууль суулаад 5-6 жил ер нь гадаад амьдарч байгаа ч гэсэн Монголдо ирэхлээр бүр яг бүтэн амьдэрсэн юм шиг болж байна. Айгу гоё байна гэдэг шүү дээ. Яг зам бас гоё л доо. Зовлон жаргалууд мэдээж бас зөндөөд байгаа Монголд те. Тэгтээ эн чинь бидний нутаг. Энд сурсан ч ажилласан ч юм хийсэн ч гэсэн айгүйх нөлөө сайтай нөлөөлөх боломжтой гэх юм уу зүгээр сайнаар ярил нөгөө талдаа бид нар ч бүгдээр энийгээ тань нэг гэр бүл нэг улс тийм ээ гоё шүү дээ тий гадаад ажиллах бас сонирхолтой олон улсын байгуул маш сонирхолтой тэгээд бас ажил бол маш ихтэй гэхдээ юу гэж бодогддог вэ гэхээр тэр гадаадад залуучууд бид нар ч гэсэн ажиллаад амьдрах маш их сонирхолтой олон юм их сурна олон юмд бас нөлөөлнө гэхдээ бидний тэр хийж байгаа ажлыг өөр ямар ч хүн гадаадын ч хүн ирээл хийчихнэ. Монголд бид нар ингээд ажиллаа хийгээд тэгээд юмыг өөрчлөлтийг авцарна гэхлээр чинь тэр болгоо яг тэр ирж байгаа өөрчлөлтийг бид нар өөрсдөө л хийн тийм ээ. Бидний ажлыг тэнд хийчихнэ гэж бас бодогддог байхгүй юм. Зөв. Яг өнөөдөр Сэхэтэн подкастын 8 жилийн ойн босгон дээр та хамгийн анхны зочноор нь орж байна. Тийм үү? 8 жил. Тэгээ 8 жилийн босго дугаарыг хийж байна. Тэгээд түрүүн ярианыхаа ихэнд би хэлжсэн таны 7 жил гадаад олон улсын байгууллагт ажиллаж амьдарч байгаа гэдэг. Ер нь улс төрөөс нэг мөсөн холдоод нэлээд олон жил болчлаа даа тий. Одоо ер нь 16 гэдэг чи юу вэ? Намын иргэн шил байгаа бай та. Ер нь олон улсын байгууллагт орохлоор намаас татгалцдаг, түтгэлцдэг. Тэгэхээр улс төрийн намаас 16 онд би их хурлт улс төрөөс одоо ухамсартайгаар гэдэг юм уу өөрөө бодлоготойгоор биш юм аа. Шийдвэрээр бас гараад төсөл зориг яг гараад тэгээд одоо тэрнээс хойш намын гишүүнжил байхгүй. Улс төрийн үйл хэрэгдэг бол ямар нэгэн байдлаар оролцохгүй байна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг улс төр гэдэг бол юу шүү дээ. Аливаа ер нь бодлого нөлөөлөх те улсын бас тэр нь бол заавал улс төрд орж иж их хурлд байж улс төрийн намд байж биш. Ер нь энэ улсынхаа төлөө юм хийх нөлөөлөх залуучуудтай ч гэсэн ингээд зориг сангаараа дамжуулаад ажиллана гэдэг чинь улс орноо урагшлуулад явхад нэмэр болно гэдэг чинь заавал улс төрөөр дамжих албагүй л дээ. Зөв. Одоо таны олон улсын байгууллагын талаар шууд асууя гэж бодож байна битээ. За одоо таны ажилтай холбоотой юм асуумаар байна. Тэрний үг хэр одоо дэлхийд дахинд тулгарч байгаа хамгийн том асуудал бол ерөөсөө л уур амьсгалын өөрчлөлт. Одоо Монгол ч гэсэн бид нар өндөр харж 12 сар гарах чахт одоо нэмэх градустай ингээд цасна хайлаад хамаг одоо шавар шахаанд давтдаг. Одоо 3 сар 4 сард цагаан сарын дараа л нэг иймэрхүү цагаа гардаг баг байдаг ш тийм үү. Тэгэхээр энийг өөрчлөлт гарч ийн л та. Тэгэхээр таны ажилтдаг ногоон уур амьсгалын ногоон сангийн хувьд гэх юм бол яг энэ шийдлийг гаргахад яг зангилаагийн зангиддаг чухал байгууллага болсон юм. Та тэгэхээр өөрөө байгууллагаа эхлээд танилцуулаад өөрийнхөө бас удирдах төвшөнд хийдэг ажлаа бас танилцуулаад өгөх юм бол залуучууд сонирхолтой байх гэж байна. Green Climate Fund гэдэг уур амьсгалын ногоон сан гэж байгаа. Парисын гэрээ 2015 онд зурагц өөрөлдөл дэлхийн бүх орнууд дэлхийн дулаалтай тэмцэхийн тулд хүлэмжийн ялгаруулалтаа бууруулна, дасан зохицох үйл ажиллагаагаа явуулна, арга хэмжээнүүд авна. Тэрэн дотор бас санхүүжилт гарахдаа гол төлөв хөгжсөн орнууд нь санхүүжилттэй GCF шиг манай байгууллагаар дамжаад гэхдээ зөвхөн GCF-түүдийг өөр олон талд хоёр талд тэгээд бас санхүүгийн олон улсын байгууллагуудаараа дамжаад хөгжиж байгаа орнууд руу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаанд бол нөгөө санхүүжилт үүрэг бүхий байгууллага GCF. Энэ байгууллагад би бол өөр яг гадаад харилцааны захирал гэж явдаг. Гадаад харилцаа гэдэг нь мэдээж яг communication харилцаа холбоогоо тагшаага харилцсан, дээрээс нь нөгөө түншлэлийн тэр хариуцсан. Гэхдээ хамгийн гол нь санхүүжилт босгох юм байна. Улс орнуудад санхүүжилт өгөхийн тулд мэдээж мөнгө босгох хэрэгтэй. Тэгэхээр тэр санхүүжилт босгох ажлын гадаад харилцаанд хилцээр гэдэг явж байгаа. Яг гэрээ хэлцээр гэхээсээ илүү хөгжсөн одоо үйлдвэрчсэн гэж ярьж байгаа тийм ээ хөгжсөн за Европ байна, Канада, Австрали, Япон, Америк
арчлагчд нам гарахлаар одоо санхүүжилтээ амлана. Нөгөө Republican Trump гарахлаар юу уур амьсгалын өөрчлөлт гээд ингээд тэрэндээ уулз өгөхгүй. Тэгэхээр тэр голцоо хөгжсөн орнуудаас санхүүжилтийг босгоно. Босгоно гэдэг нь бол мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн энэ гэрээ конвенцийн хүрээнд санхүүжилт тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд ч гэсэн ер нь заавал хуулийн тийм үүрэг байхгүй ч гэсэн санхүүжилт өгнө гэсэн амлалтууд байдаг. Тэрийн гэхдээ зүгээр бас 5 төгрөг өгөхөд 4 төгрөг өгөхөд гэдэг чи өөр. Дээрээс нь сан одоо энэ манай GCF өөр ажлаа бас айгуу сайн хийсэн байх хэвээр. Дээрээс нь цаашдаа яг энэ өгч байгаа мөнгөний юун зарцуулах вэ гэдгээ бас стратеги байх хэвээр. Тэгэл эн чинь нарийн мөнгө босгох чи өөрөө бас нарийн ажил л да тий. Мөнгө босгохтой холбоотой шууд та асуучих гэж бодсон. Тэр нь одоо сая Баку Азербайджаны Бакуд болсон COP29 талуудын уулзалттай холбоотой л доо. Тэгэхээр яг таны ярьсан юмыг яг ярих чухал уулзалт байсан тийм үү? Ягаад тэгэхээр одоо уур амьсгалын өөрчлөлтийг нөлөөлөхөд хамгийн хүчин зүйл үзүүлсэн орнууд бол Америк, Англи энэ хөгжсөн орнууд байна. Тэгэхээр хөгжсөн орнууд одоо ашиг сэмийн хүртснийхаа хэрээр бас хариуцлага хүлээх ёстой гэдэг тийм шаардлагыг хөгжиж буй орнуудаас тавьж байгаа тийм үү. Тэгэхээр ингийн тул та бүхэн одоо хөгжсөн орнуудаас хөгжиж буй орнуудаас илүү ингээд биднэрт санхүүжилт олгооч бид нар урамшилтыг өөрчлөлт тэмцэе тасан зогцъё гэдэг юм ярьж байгаа тийм. Тэгэхээр 2016 оны Парисын гэрээгээр 100 тэрбум долларыг жилдээ өгнө гэдээ амласан байсан. Тэр нь бараг бэлгсээр 2021-22 онд арай гэж биелсэн мэт. Тэгээд энэ төсвийг бол нэмэх шаардлагатай. Дор хаяж нэг их $80, цаашлаа 1.3 их $80 болгоно гэд амсан боловч яг үр дүнгээр 300 тэрбум батлагдчихлаа. Тэгэхээр таны хувьд энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ гэдэг асуу. Үнэ энэ санхүүжилтийн асуудал аягүй чухал. Ер нь санхүүгаар дамжуулж санхүүжилтийн асуудал маш чухал. Санхүүгийн салбараар санхүүгээр дамжуулж хөрөнгө оруулалтаар төсвөөр ер нь хөрөнгө оруулалтаар дамжуулж ер нь нөгөө системийн өөрчлөлт аягүй чухал тийм болохоор Париж 2015 онд Парисын гэрээ байгуулагдахад тэрнээс өмнө ч гэсэн амсан амлалтын үгээр хөгжиж байгаа орнууд руу жилдээ 100 орчим тэрбум долларын уур амьсгалын өөрчлөлийн санхүүжилтийг төсөлбөрүүдэд олгоно гэдэг ийм үүрэг 2020 он гэхэд л өгн 100 хүрнэ гэж ярьж ирсэн. 2022 ондоо бол ямар нэгэн байдлаар бол хөрсөн. Гэхдээ тэр нь бол хувийн хвшилж орж байгаа хөгжлийн банкуд байна шүү дээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк шиг томх олон хөгжлийн банкуд орж байгаа. Манай GCF шиг ч одоо уур амьсгалын өөрчлөлийн сангууд орж байгаа. Тэгээд одоо сая Бакуд өнгөрсөн 7 хоногт за одоо энэ хэмжээгээ 2035 он гэхэд хэд хүртэл босох вэ? Хэд хүртэл хүрэх вэ гэхээр шаардлага нь болохоор нэгээс доошгүй их 80 төгрөг хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ энэ нь бол хөгжсөн биш хөгжиж байгаа орнуудыг ногоон хөгжил рүү би ингээд ногоон хөгжил гэж яриа л да. Ногоон хөгжил рүү өсрөнгүү явахт нь шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ. Одоо манайх шиг болоод ч тийм манайх шиг болоод. Ерөнхийдөө манай GCF-хэд бол нэг 140 орчим улс орнуудад санхүүжилт олгосон байгаа. Тэгэхдээ нэгэнт одоо тэр 1.3 их 80 төгрөг тийм амархан хөгжлийн тусламж одоо ОЗ гэж тэндээс тийм амархан бас босгохгүйгаа хойш ямар ч хэсэн 3 дахин нэмнэ. Гэхдээ тэр 1 төгрөгөөр яаж 3 төгрөгийг хөдлөх вэ? 1 төгрөгийг хөшөөрөг болгож 1 төгрөг гэдэг нь улсын байж болно, улсын байж болно. Тэрийг яаж жишээлбэл 300 тэрбум гэд амласнаар 1.3 их 80 юм уу 1 триллион илүү тэр мөнгийг ингээ хөдлөх вэ гэдэг асуудлыг бас их ярьсан. Ягаад гэвэл одоо ер нь нийт одоо нийгмийн оролцогчид түншүүд гэх юм уу хувийн хвшил маань төрийн бас маань улс маань бүгдээрээ нийлж ижил энэ томоохон өөрчлөлтийг авчрахгүй бол улс нь өөрийнхөө зөвхөн төсвөр эсвэл зүгээр нэг олон улсын зүгээр тусламжийн мөнгөөр бол мэдээж асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Тэр ямар ч байсан 3 дахин нэмэх мэдээ нь бол нэг талдаа нааштай. Нөгөө талдаа тэр нь бол хүрэлцэхгүй нь бол ойлгомжтой. Гэхдээ нөгөө талдаа яаж энийг айгүй ухаалгаар хувийн хвшлийг оролцуулж иж одоо би их энгийнээр л нөгөө юу ярьдаг л да нэг барилгын жишээг ярьдаг байхгүй. Барилгын компани байгаад Бахадгараа л хөрөн барилга бариад явна гэх юм бол та нар ногоон барилга бариа, эрчим хүчний хэмнэлттэй бариа, нүүрсээр халаадаггүйгээр бариа гэдгээр ууршигнаач илүү үнэтэй нэг 20%, 30% илүү үнэтэй гэдэг ч юм уу эсвэл стандартыг мэдэхгүй нь яаж барих технологиг нь мэдэхгүй байна, чадахч байхгүй нэх юм бол одоо GCF шигийн байгууллагууд за тэгвэл та нар шууд ногоон руу ингээд өсөрч ногоон барилга руу те бид нар ногоон хөрөнгийн чинь зөрүүгийн green premium гэдэг зөрүүгийн санхүүжүүлээ. Ногоон барилгын стандартыг бид нар гаргаж өгөхөд боцтгоо тусламжаар туслая. Эсвэл чадахын бий болгоч гэдэг юм уу те. Тэгэхээр чадах бий болгоход
тухайн улс орнуудын бодлогыг бий болгоход бид нар санхүүжилт бол бас 140 гаруй орнуудад ингээд бусдгүй тусламжаар өгдөг. Гэхдээ тэр нь бол чадвах дээр бол мэдээж арай бага хэмжээний санхүүжилт байдаг. Хэдэн зуун сая доллараар ингээд 100-аад орныг оруулвал томоохон төслүүд дээр болохоор одоо сүүлийн 8-9 жилийн хугацаанд бид нар 16 орчим тэрбум долларын санхүүжилтийг 130 гаруй оронд оруулаад тэгтээ тэр нь co-financing буюу хамтарсан нөгөө түншүүдийн бас санхүүжилт орж ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр саяны хэлдгээр зүгээр барилга барилаа гэхэд барилгын ногоон барилга барилаа гэхэд тэр чигээр нь 100% нөхгүй. Тэр зөвхөн нөгөө ногоон хөшүүргийг нөгөж байгаа шүү дээ. Тэгэхээр зөрөөгийн нөгөө хувийн хвшилж байдаг юм уу улсын өөр улсын байгууллагад гаргалаа гэж бодоход тэрнтэйгээ нийлээд 60 орчим тэрбум долларын ийм портфолийн төслүүдийг санхүүжүүлж тэгээд нэлээд хэсэг нь хэрэгжиж бол эхэлж байгаа. Хэрэгжилтийн явцад явж байгаа. Тэгэхээр манайх бол эдгээр уур амьсгалын санхүүжилттэй холбоотой нэлээд том сангуудын нэг ч гэсэн ер нь бол зөвхөн одоо GCF гэлтгүү бүх олон улсын санхүүгийн байгууллагууд тэрэн дотор бидний мэддгээр нөгөө Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг development banks гэдэг чинь хөгжлийн банкуд. Эсвэл хоёр талын одоо Мянганы сорилын санч байдаг юм уу? Эсвэл сүүлийн үед хөгжлийн GFC Development Finance Corporation гэдэг Америкийн нөгөө л JICA, COICA ч байдаг юм. Хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд ч гэсэн заавал уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бууруулах тийм үүрэг зорилготой эсвэл байгаль орчинтой холбоотой биологийн төрөл зүйл гэж MMT-г ярьж байгаа шүү дээ. Байгалыг хамгаалах ийм юмнуудыг заавал шигтгэдэг. Санхүү ер нь ингээд санхүүгийн бодлого нь бас яг тийм болж байгаа. Хөрөнгө оруулалтын. Тэгэхээр бас сая Бакугийн ковт батлагдсан бас нэг хоёр дахь сонирхолтой чухал асуудал бол нөгөө карбон кредитийн бас асуудал байгаа тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр карбоны зах зээл, нүүрс зөрөгчийн зах зээл гэж байгаа. Тэр нүүрс зөрөгчийн зах зээл гэдэг маань нэгэн дэлхийн дулаар л дэлхийн асуудал тийм ээ. Глобал асуудал. Нүүрс зөрөгч гэдэг маань одоо нүүрс хүчлийн хүлэмжийн ялгараал ингээл тэр чинь Монголдо ч юм уу, Америкт ч юм уу, Японд ч юм уу хаанч бууруулсан тэр чинь дэлхийн одоо нөгөө юунд орж штэ тооцоондоо. Тэгэхээр өмнө нь бол Европын холбоо дотроо компаниудад жишээлбэл хатуу шаардлага тавиад за уучлаарай та тэдээс илүү байгуулж болохгүй шүү. Тэдээс илүү хүлэмжийг ялгаруулж болохгүй шүү. Эрчим хүчний шив барилгын чаяр нь дэдсэн. Тэгэхээр тэрнээс илүү ингээд хичнээн хичээгээд илүү их ялгаруулад байгаа бол тэгэл ялгаруулсан хэмжээг та өөр орны Европын холбоо дотроо өөр орны юм уу өөр компани тэр бууруулж чадж байгаа юмд оруулаа. Жишээлбэл сэргийгт эрчим хүчний ч юм өөр төсөл хөтөлбөрүүдэд оруулж ээж тэгээд компаниас тэр чи улсаас ш компаниас мөнгө гарч штэ тий нөгөө нэг юугаар дүрм журам нөгөө юугаар бодлогоор ингээ шахаж байгаа. За тэгэхээр тэр карбоны зах зээл нүүрс зөрөгчийн зах зээл бол одоо энэ өнгөрсөн 7 хоногт Парисын гэрээний 6 дугаар зүйлзалт гэдгийн маркет механизмс буюу зах зээлийн механизм гэж ярьж байгаа. Зах зээлийн механизмыг одоо энэ томоохон шийдлүүдэд ногоон шилжилтэд нэвтрүүлж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр одоо жишээлбэл Европын холбоо дотроо эсвэл бусад улсууд ч гэсэн дотоодын бас зах зээлтэй улсууд бол бас байсан л да. Одоо тэр хил дамнаад бас карбоны зах зээл карбоны 8 эхэлж болно гэсэн үг байхгүй юу? Энэ бол Монголд бас маш том боломж гэж харж байгаа. Монголд бол ялангуяа хувийн хвшил бол маш том боловч зөвхөн хувийн хвшилж их зөвөр энийгээ хэрэгжүүлж чадвал зөвөр гэдэг нь мэдээж энэ чинь нөгөө нэг дүүцүүлэн хамгаалах гэж ярьдглээ дүүцүүлэн хүлэмжийн ялгаруултыг бууруулна, дүүцүүлэн тооцсон, тий offset гэж бас англиар ярьдаг. Тим одоо зах зээл эхэлж гин гэсэн үг байхгүй юу? Дэлхийн томоохон компаниуд төр дотроо Google ч вэ, Amazon ч вэ, Apple ч вэ тий тэд нар чинь бүгдээрээ 2050 он гэхэд net zero төрнө гэдэг нэг амлалтуудаа бас авцсан байж байгаа. Net zero гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүлэмжийн ямар ч компани үйлдвэрлэл явуулсан, үйлчлэгээ явуулсан гэдэг хүлэмжийг ялгарч байгаа шүү дээ. Amazon компани хэд чинь л асар их нөгөө тээвэрлэлт хийж байгаа шүү дээ нөгөө хөргөлтүүдээ. Тэгэхээр тэр нь чинь бас хүлэмжийг ялгарч байгаа. Тэгэхээр Amazon компани жишээлбэл бид нар өөрийнхөө нөгөө нэг хэрэгэлдэг машинуудаа ачааны тэрэгч нөгөө нэг тээвэрлдэг компаниудынхаа машиныг 100 мянган бид нар электрик машинаар солиноог л хэдэн жилийн өмнө зарлж байсан байхгүй цахилгаан машинаар. Тэгэхээр тэр чи яг тэр чиглэл рүү явж байгаа нөгөө бас айгу том компаниудын нэгдүгээрт энэ ногоон шилжилтийг компаниуд бас хийж эхэлж байгаа. 2050 онд net zero гэдэг нь хүлэмжийн ялгаруулалтаа бууруулад 2050 он гэхэд нийт дүнгээр хүлэмжийн ялгаруулалтгүй болно гэсэн үг байхгүй тэр компаниуд тийм амлалт авч байгаа. За тэгэхээр нийт дүнгээр ихлээр хичээн шахсан ч гэсэн нөгөө бас өшөө цаана жоохон ч гэсэн хүлэмжийн ялгаруулалт үлдэн штэ. Тэгэхээр тэрийг
хаана яг хөгжиж байгаа орнуудад бас энийгээ нөө дүүцүүлэн хөрөнгө оруулалт хийж болно гэсэн үг байхгүй юу? Дүүцүүлэн гэдэг нь за Монголд за би бас их энгийнээр яриад гэхдээ бас асуудал бас тийм ингийн биш. Зүгээр мод тарснаар ч гэдэг юм уу. Эсвэл бэлчээрчин өөрөө хүлэмжийг бас шингээгч чадвартай тэрэн дээрээ тооцоо нягтлах юмудаа сайн хийж чадах юм бол тэр чинь бас нарийн ширийн дүрм журамтай л да. Тэр дэлхийн одоо дүрм журууд илүү ч нарийсаж гарч ирнэ. Тэгэж чадах юм бол тийм хөрөнгөөр оруулалт татах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэрийг л нөгөө карбоны зах зээл. Гэтэ яг шүүмжлэний үе яваад байхлаа нэг л том хүлээлт үүсэл нэг л баахан карбоны зах зээлийг ярьсан хүмүүс байгаад байдаг дэлхий тэр маань хаана вэ гэж босод орнууд ч гэсэн их ярьж байгаа. Гэтэ ямар ч байсан ингээд дүрм журам зэгцтэй болоод Монгол улс ч гэсэн гэрийн даалгавраа тодорхой хугацаанд сайн их юм бол ийм боломжууд бол маш их байгаа тийм. Түрүүн та ярианда дурдчихсан 16 тэрбум долларыг санхүүжилт байдлаар одоо ингээд олголоо гэдэг. Тэгээ жишээ дурдж яривал жишээ нь ямар хөгжиж буй улсууд болон ямар төслүүд рүү илүү энэ санхүүжилт маань одоо орсон жишээ байна вэ? Монголд бас ямар боломж байна л гэж асуух тийм. Яг бүхэл салбарууд руу манайх ямар ч байсан хүлэмжийн ялгаруулалтыг бууруулж чадж байгаа. Жишээлбэл нүүрсээр дүлдэг эсвэл газрын тос байдаг бол тэргээ болиулаад оронд нь сэргээгдэх юм өөр цэвэр эрчим хүчээр орлуулж байгаа бол тийм төслүүдэд байж болно тийм ээ. Санхүүжүүлж байгаа юм байна. Эсвэл зам тавир барилга жишээлбэл цахилгаан машин руу шилжих эсвэл өөр одоо энэ салбарын юмыг л хүлэмжийг нь бууруулах нэг талдаа нөгөө талдаа тэрийг бол mitigation гэж яриад байгаа тийм ээ. Сааруулах. Хүлэмжийн ялгарлыг бууруулахаас гадна adaptation гэж бас их чухал чиглэл байгаа. Тэрэнд бас бид нар санхүүжилтийн 50-аас доошгүй өгдөг. Тэрний хүлээр дасан зохицох. Одоо нэгэн тал дулаарж байгаа бол яаж дасан зохицох вэ? Одоо бид нар жишээлбэл бэлчээрийн мал аж ахуй та Монгол уламжлалт ахуй бол уг нь хэдэн зуун хэдэн мянган жилдээ байгальдаа маш их ээлтэй, байгальтайгаа дасан зохицож амьдардаг. Хаягдл маш багатай. Ерөнхийдөө тийм recycled гэж хэлэх болохоор байгальдаа ээлтэй тийм мундаг бас юу штэ. Соёл иргэншилэх юм уу? Ногоон соёл иргэншил Монголын манай ах уу те. Тэгэхээр манай малчтын эсвэл монголчууд бидний ямар ч буруу үйлдэлээс биш дэлхийн дулаар л ингээд болоод ахаа болохоор эн чинь манай бэлчээрийн мал аж ахуй ч гэсэн сөргөөр нөлөөлж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо эндээ яаж дасан зохицох вэ? Одоо цүлжилт нэмэгдээд бэлчээрийн одоо цаг уур амьсгалын өөрчлөлтөөс өөрчлснөөс болоод нөгөө л олон зуун мянган жилээрээ яг болж исэн юм чи өөр болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр яаж дасан зохицох вэ гэдэг шийдлүүдийг гаргаад тэрэн дээр нь бас жишээлбэл adaptation гэдэг дээр нь санхүүжил бас өгөх боломжтой. Яг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд нэг 70 орчим сая долларын төсөл бас манайхаас батлагдсан. Манайх 3.1-ийг нь 23 сая жил буцалгүй тусламжаар бас өгсөн. 24 сая Монголыг асуулаа. Монгол бас нэлээд хэдэн томоохон 5-6 төслүүд бол батлагдсан байдаг. Хэрэгжилтэн дөнгөж эхлэх гэж байгаа. Жишээлбэл гэр хорооллын affordable greenhouse-ын буюу ногоон орлого багатай айлуудад зориулсан ногоон барилгын ийм томоохон бас төсөл Азийн хөгжлийн банкаар дамжиж бас хэрэгжиж байгаа. Тэгээд дахин хэлэхэд манайх бүх санхүүжилтийн гарахгүй 500 гаруй сая долларын 3.1-ийг нь манайх гаргасан байдаг. Энэ дээр баталсан байдаг. Гаргаад тэрний жишээлбэл 50 орчим сая доллар нь буцалгүй тусламжаар 80-90 сая болохоор маш хөнгөлтэй зээлэр тэгжээж нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлтийг чинь шинээр ингээд нөгөө ногоон барилга барилаа гэж бодоход нүүр шатаахгүйгээр халаалтаа шийдлээ гэж бодоход илүү өртөгтэй олон шүү дээ. Тэрийг манахаас шигтгэж жишээлбэл Азийн хөгжлийн банк зөвхөн Азийн хөгжлийн банк биш Монголын засаг хот дээрээс нь хувийн хвшилч гэсэн тэр төсөл рүү хөрөнгө оруулж ээж тэр чинь нэг юу болж байгаа шүү дээ. Тэгжээж нөгөө blend гэж англиар яриад байгаа. Холих, шигтгэх, хосолж ээж хамтарч ээж тэр нөгөө улсын буюу хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг ногооруулах юм дээр л ингээл түлхэц өгж ордог тийм зүйлүүд байхгүй. Тэгэхээр ер нь бол би сая зүгээр нэг жишээг хэллээ. Монгол ногоон банк байгуулахад ч гэсэн 50 сая орчим долларын төслийн 25 саяыг манахаас бас гаргаж баталж байгаа. Гэхдээ эн чинь батлаад тэгээд дөнгөж л хэрэгжиж эхлэх гэж байгаа. Тэгэхээр үгүй баталсан хаана байгаа гэхээр бас гайхаж байна. Тэгээд манайх өөрсдөө бол зүгээр санхүүгийн байгууллага санхүүжилт сан болохоор санхүүжилтээ олгодог. Хэрэгжигчт нь бол аккредитац авсан. Манайхаас санхүүжилт авах эрх бүхий итгэмжлэл авсан байгууллагууд бас хэрэгжүүл. Тэр нь олон улсын байгууллагууд байж болно. Нөгөө Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, EBRD-аас ахуулаад Монголдо бол
хувийн хвшлээс худалдаа хөгжил хас банк бас юг авсан байдаг, эрхээ авсан байдаг. Хас бол нэлээд сайн 100 хэдэн төслүүдийг бас хэрэгжүүлээд манайх бас урдаа барьдаг, сайн жишээнд ордог. Манай GCF-ийн хувьд те хас банк байдаг. Худалдаа хөгжил эрхээ авсан ч гэсэн одоо төсөл юм уу бас боловсруулж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр чиний асуусан асуултанд 133 орны 286 төсөлжүүлээ баталсан. Тэгээд тэр чинь бүх л салбар чиглэлийнх байгаа. Номхон 70 орнууд ч одоо жишээлбэл хамгийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их автаад айгүй бас аюултай шүү дээ. Одоо ингээд нөгөө далайн төвшин нэмэгдэх гэдэг баг гарч гисэн нэмэгдээд байгаа. Дээрээс нь салхи шуургаас яаж хамгаалах вэ? Тэрийг бас яаж дасан зогцох уу гэл ингээд тэр чиглэлийн юмуд байна. Тэргээс чиглэлийн юм байгаа. Сүүлийн үед бол хөдөө аж ахуйн салбарын ер нь бол байгаль орчин гэхлээр нэг байгаль орчноо хамгаалаад ингээд нэг тусдаа ингээд нэг байдаг төрийн бас байгуулах ч юм уу улс нь гэхээсээ илүүтэйгээр одоо тэр чигээрээ нийгмийн хүрээнд тэр чигээрээ бүхэл хөрөнгө оруулалт, бизнес одоо санхүү эн чин хийж байгаа юмнуудыг бүгдийг нь ер нь аль болохоор ногооруулах. Би яг ногооруулах гэж үг хэрэглээд байна шүү дээ. Эрчим хүч гэвэл нүүрсээр шатаг малтмалаар биш. Яаж цэвэр эрчим хүчлөө шилжих үү те энэ томоохон шилжилтийн асуудал. Дээрээс нь барилга гэлдэг чинь хөрөн биш яаж ногоон барилга руу шилжих үү, эрчим хүч алдагдал. Эрчим хүчний алдагдaltaгүй пассив хаус одоо юу гэдгийг тэрлүү шилжчихв. Жишээл зам тавирэхэд чинь тэр чигээрээ нөгөө бензинээ шатаадаггүй. Цахилгаан машин руу шилжих хүч гэдэг юм уу. Хөдөө аж ахуй ч гэсэн зүгээр хөдөө аж ахуй гэхээсээ илүү англи дээр болохоор climate resilient agriculture гэж яриад байгаа байхгүй юу. Уур амьсгалын өөрчлөлт илүү их дасан зохицсон тийм хөдөө аж ахуй руу яаж шилжих үү гэл ингээл салбар болгонд хийх хэрэгтэй ажилдаа. Гэхдээ яна залуучуудын мэддэг юм яриад тах шиг байна. Яг би нөгөө хэрэгжилттэй холбоотой юм асуух гэсэн танаас. Тэгээ та баг яриагийн шууд хөндөчих шиг бодлоо. Бид сая нөгөө Бангийн мөн Монголд ирэхдээ зэрэгцээд лекцэндээ суусан. За. Тэгээд нөхөр өөрөө яриан дундаа хэлж ин л да. Одоо жишээ нь нүүбийн доктортой хөгжлийн 17 зорилт бол ер нь бол 15 оноос хойш хэрэгжилт маш муу байгаа. Тийм шулуухан хэлэхэд бол улс орны удирдагч нар бол амлсан амлалтаа биелүүлэхгүй байгаа гэдэг. Тэгээ үүний одоо сацуу за коптер уулзаал за нөгөө санхүүжилтийн чинь ингэж нэмийгээд нэгсэндээ одоо зөв миний ойлгож байгаагаар хөгжингүү орнуудаас одоо хөгжиж буй орнд л одоо мөнгө өгдөг нэг процесс байгаа шүү дээ. Ер нь боцолтгүй тусламж авах ч юм уу тий. За хэлбэрийн дунд нь бол өөр байгаа. Тэгээ сонирхож байгаа зүйл нь хэрэгжилт буюу нэг эзний сэтгэлгээ гэж байна шүү дээ тий. Магадгүй одоо тайвна гэдэг улсаас оргил гэдэг улсад би ингээд зүгээр би чи мөнгөтэй тэгээд дэлхийн иргэн гэдэг утгаараа одоо мөнгө өчөж чинь зүгээр боцолтгүй тусламжаар. Тэгээ энэ хүн тэр мөнгийг яг үнэхээр хэрэгжилттэй нь анхаарал зарцуулах эзний сэтгэлгээ нэг өөр байх. Магадгүй зээлэр ч юм уу тий. Өгчөнгүүт чанарын гүйцэтгэл дээр нь ямар байх вэ гэдэг асуултыг асуух гэдэг. Тэгээ тэр чиглэлээр нь бас бодлогууд хэрэгжиж байгаа юм байна л да. Тэгээ би зүгээр хэрэгжилтийг ер нь цаашдаа яаж бид нар нэмэгдүүлж болох вэ? Мөнгөний асуудал бол нэг өөр асуудал гэдэг талаас нь таны байр суурь сонсон. Ер нь бол мониторинг үнэлгээ гэл evaluation гэлдэг шүү дээ. Тэрэн дээр ялангуяа донор санхүүжил өгж байгаа би өөрөө нөгөө доноруудтай илүү ажилладаг болохоор бас нэлийн хатуу шаардлагууд тавина. За нөгөө ийм индикатор нөгөө яг л нөгөө хөлөмжийн бууруулна гэдээ амлцсан болвол төсөл дээр мөнгө авцсан бол яг буурсан уу гэл ингээл сүлдээ шахах штэ шаардна тийм ээ. Тэгэхээр тийм нэг талдаа нөгөө талдаа бол ерөнхийдөө би зүгээр миний бодол бүгдээрээ ч бас санал нийлэх баг. Зөвхөн зээл тусламжаар эсвэл өөрсдөө гадаадын зээл тусламжаар аль ч орн бууруул бас өгчихгүй штэ. Улс орон өөрийгөө л эдийн засгаа хөгжүүлээд гол суурь асуудлуудаа шийдээд тэгэл урагшлах ёстой. Зүгээр энэ бол засгийн газрын зээл тусламжийн талаар жишээлбэл ярьж байна. Тэр бол тодорхой хэмжээнд мэдээж нэмэр ялангуяа хямралын юм уу, шилжилтийн юм уу үед бол маш их чухал. Тэгээд дээрэс нь ногоон шилжилт одоо хийх гэж байгаа учраас зүгээр бахиадгаар явах хүс ногоон шилжилт рүү дэлхийн нийтээр явах гэж байгаа бол тэр санхүүжилт бас чухал. Тэгэхдээ түрүүний хэлдгээр энэ $1-2 яаж зөв хөшүүрэг болгож энэ системийн өөрчлөлт хийх вэ? Яаж бас хувийн хвшлийг бүгдийг хамруулах вэ гэдэг чухал учраас Монгол улс ер нь аль ч хөгжиж байгаа орн бол зүгээр яг л өөрөө л цаашдаа гол эдийн засгийн асуудлуудаа шийдээд өөрөө ингэ явах нь бас энэ хөгжлийн тусламжаа бол тодорхой хэмжээнд шигтгэхэд ашиглаад тэр л зөв бодлого гаргах хэрэгтэй. Зүгээр яг энэ climate change уур амьсгалын өөрчлөлт дээр ягаад энэ асуудал айгүй хүчтэй яригддаг вэ гэхлээр сая орглоо бас хэллээ те. 250 жилийн үйлдвэрчлэлтийн гол
хүлэмжийн ялгаруулалтын бурууг одоо нөө хөгжсөн гол тэр 30-40 орн л ингээл гаргацсан учраас анханасаа мэдээж юу юугүй юм болно гэж мэдхгүйгээр л нөгөө цахилгаанаа эрчим хүчээ ингээл явсан л багтаа бүгдээрээ л хөгжих ёстой, эдийн засаг урагшлах ёстой гэж яваад гэхлээр энэ асуудал нөгөө тэр шударга ёсны байдал just transition гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө шилжилт бол өөрөө бас шударга байх ёстой, тэгш байх ёстой. Тэр жоохон буруутай тэгвэл байсан бол тэр нөгөө санхүүжилттэй олох ёстой гэдэг асуудал айгу хурц улс төрийн хувьд тавигдаад байдаг. Нөгөө талдаа яг цаашдаа зөвхөн баянгээ дээрээд байгаа хөгжсөн хэдэн орнуудын санхүүжилтээр дэлхийн томоохон асуудлуудыг ер нь шийдэх гээд явах нь гэдэг нь бол бас айгу өрөөсгөл болоод байгаа байхгүй юу. Мэдээж яг дайн дажин эсвэл бол яг батлан хамгаалахын тэр дээр асар их тэрбум долларыг зараад байдаг. Тэгж чадаад байгаа юм чи ягаад жишээлбэл байгаль орчин уур амьсгалтай өгч чадахгүй ингээд томоохон яг зүй ёсны шүүмжил бас явдаг. Олон улсын төрийн бас байгууллагуудаас те. Нөгөө талдаа яг улс төрийн хувьд ч гэсэн мэдээж улс болон өөрийн гэсэн төсөвтэй өрөнгөтэй тэгэл нөгөө тэрнийг нэг 2 3 4 10 дахин тэгээд тусламж дээр бас нэмэгдүүлж чадахгүйгаас хойш ер нь дэлхийн томоохон асуудлуудыг тулгарч байгаа. Тэр нь одоо жишээлбэл ковид цар тахал байж болно, уур амьсгалын өөрчлөлт эсвэл бол өөр гай гамшиг байлаа гэхэд ер нь нэг юм global public goods гэж англиар ярьж байгаа. Томоохон юм дэлхийн гол асуудлууд дээр нийтлэг асуудлууд дээр ингээд санхүүжилт босгох ийм механизм байхгүй болохгүй байна. За энэ 30-аад орн хүлэмжийн ялгуурлалтаар инглээ гэж бодоход одоо жишээлбэл асар их бас баялагын баялагтай мөнгөтэй болцсон жишээлбэл бас зөндөө орнууд биш Сауди Араб гэл одоо юу гэдгийг. Тэд нар ч яг ийм хүлэмжийн одоо энэ жишээлбэл манайд бол нэг санхүүжилт өгдөггүй. Ягаад гэвэл нөгөө жоохон 30-40 жилийн өмнөх за эдгэрэл байгуулсан нөгөөдөл аль хэзээ нэг хүлэмжийн ялгуурлалтанд буурсан байгаа шүү дээ. Европ орнуудынхаа бол аягүй сайн бууруулад чадцсан. Одоо хамгийн хүлэмжийн ялгуурлалт бий болгож байгаа Хятад энтхэг 2 байгаа. Гэхдээ Хятад энтхэг түүхээр ингээд нийт дүнгээр ярихад бол нөгөө Америкэн дээгүүр яваад байдаг. Гэхдээ одоо жишээлбэл Хятад хамгийн их том хүлэмжийн ялгууруулагч болж байгаа. Гэхдээ сүүлийн үед заавал одоо манайх шиг олон талт санхүүгийн байгууллагаар биш South буюу шууд 2 талын дэмжлэг бол бид нар олгоно гэж сүүлийн үед нэлээд бас олгож эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр нэг ер нь дэлхийн томоохон асуудлуудыг шийдэхэд бүх орнууд ямар нэгэн байдлаар өөрийнхөө хэмжээндээ бол баг ч гэсэн хамаагүй оролцоод тэгтээ ингээд цугларддаг. Тэгээд тэр баг ч гэсэн тэр санхүүд оролцоод тэрнээсээ илүү их хэмжээгээр ингээд цугларж байгаагаар хүртэх ийм боломжийг олгоул яах юм бэ? Тэгэхгүй бол ингээд хоёр тал чинь хоёлаа суучаал чи олох ёстой үгүй болгосон олгоогүй гэдэг ингээд 20 30 жил за 20 30 жил юм биш маа гэж сүүлийн 10 жил ингээд копод дээр маргаал ингээд яваад байдаг. Тэгэхээр нэг талдаа мэдээж энэ нөгөө урагшлахын тулд сүүлийн үед энэ дэлхийн томоохон хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлуудыг дэлхийн нэгэн глобалчлагдсан энэ томоохон уур амьсгалын асуудал өөрөө глобал асуудал учраас шин шатандаа гарах хэрэгтэй л гэж их ярьж байгаа. Тийм бодлоо юмнууд ээ. Карибын арлын Барбадос улсын ерхий сайд Миямотли гэдэг мундаг хүн байдаг шүү дээ. Тэр хүн болохоор яг нөгөө жижиг хөгжиж байгаа улсын яг үүрэг роолыг сайн ухамсарлаад манай улс бол угаасаа хүлэмжийг бага алгархуулсан. Бид нар бол хамгийн их өртгөөд байна. Манай аралж ивэх гээд байна. Тийм учраас бид нар Blue Circular Economy гэдэг юм цэнхэр одоо өөрсдийнхөө цэнхэр энэ загасчлалын одоо эдийн засгийг одоо илүү давуудлаад болгож яриад олон одоо дэлхийн нийтийн түвшинд ингэж манлал үзүүлээ гэдэг юм яриад байгаа юм. Тэгэхээр одоо Монгол шиг одоо жишээлбэл бид нар өөрсдийнхөө давуу талыг үзүүлээд одоо бэлчээр юм ачах уу гэдэг таны хэлсэн шиг тэгээд манлал үзүүлээд ингээд илүү одоо дэлхийн нийтийн энэ хилцүүлэг дээр илүү одоо байр суурьтай оролцох боломж таны хувьд харагддаг уу? Бага харагдаж байгаа. Монгол улс чинь бас түрүүний хэлдгэр Монгол уламжлал ах уу тий олон зуун жил бид нар чинь ингээд бас байгалаа байнга хамгаалаад ингээд бүр түүхэндээ бүр дээр үеийн хууль цаазтан дээр ч бас байдаг шүү дээ. Тэгэхээр тэгээд дээрээс нь ер нь бид нар асар их газар нутагтай хүнд сүйтэй тусгай хамгаалалттай газар нутагт ядаж 20-оос доошгүй энэ авцсан. Цаашдаа 30 он гэхэд 30% нь хөргөнө гэдэг амлалтаа бас засаг авсан. Цааш тэрнийхээ төлөө явахаар юм бэлээ өнөөдрийн өцөдрийн хурлууд дээр сонсож байхад. Тэр эн чинь нөгөө нэг Монголдоо төдийгүй дэлхийдээ бас байгалаа хамгаалж өвлүүлж байгаа. Дээрээс нь эн чинь бидний бас дэлхийд оруулж байгаа хувь нэмэр байхгүй юм тий. Тэгэхээр тэгээд одоо тал нутаг гэхэд чинь л одоо зүүнд оронтын тал нутаг энэ төрхлөр чинь дэлхийд хосгүй ер нь үлдсэн цөөхөн
intact grassland гэж ярьдаг тийм ээ. Цөөхөн яг байгалаараа онгоноороо үлдсэн газар нутаг бас байгаа хгүй байгалаараа. Манай хөрсч гэсэн хамгийн эдгээр бас асуудлууд байгаа ч гэсэн дэлхий дээр бас ингэж цэврээрээ үлдэж байгаа хөрстэй орнууд ч бас айгүй ховор байгаа даа. Тэгэхээр энийгээ гаргаж ирээд бид нар байгалаа хамгаалах юм бол цаашдаа ингээд ногоон соёл эргэлт маягаар явах юм бол та нар бас тусалж дэмжих ёстой гэдэг тэрийг давуу талаа гаргаад бид нар өөрөө ногоон соёл иргэншлээ бас уламжлалт маягаа бас танилцуулаад ингээ явахад бол маш их боломж байгаа гэж би бодож байна. Мяа мотлэр амар мундаг. Тэгээ хэдэ дуулцлууд дээр би нэг болчихсон. Чи уулзчихсан уу? Гэтэ яг хаа зүүмээр. Тэгээд уулзсан гэсэн үг шүү дээ. Ирж байгаа тэр ч таа. Айгүйх итгэвтэй, айгүйх итгэлтэй. Тэгээд яг хийх юм айгүй сайн мэддэг. Тэгээд жишээлбэл GCF-тэй бид нартай хэдэ уулзчихсан л та. GCF-ээс хамгийн сүүлд гэхэд чинь бол debt swap-ing төслийг бас батлуулж чадсан. Debt swap гэдэг маань одоо сүүлийн үед чинь айгүй сонирхолтой санхүүгийн бас инструментууд гарч ирээд байгаа. Үр зээлийг цайруулах, наймаалцах асуудал байгаа байхгүй юу? Тэгээд мемотли жишээлбэл юу гэж одоо тайлбарлаж ярьж байгаа гэхээр одоо энэ бид нар бол mid income economy буюу нөгөө дунд ядуу буураа биш, дунд эдийн засгтай дунд орлоготой оронд орчод байгаа шүү дээ. Тэгэхээр тийм орнуудад буцалтгүй тусламж юм уу томоохон санхүүжилт бас тэр болгон олддоггүй. Тэгээд үр зээл дээр одоо бид нар яаж хийж байгаа л эдийн засгаа босгоол гаднаас ч гэсэн мөнгө босгоод ингээд нэг айтайхан ингээл доктортой явж идэл гинт салхи шүү хой шуурга болоод те нөө hurricane болоод ингээл бах юмыг сүрүүлчих гээд идэг. Тэгээ сүрүүлсний бид нар энийг чинь бий болгоо гинт сүрүүлчдэг нөгөө нэг давтамжууд нь нэмэгдсэн те тэгэл ахаал буцаал нөгөө юм руугаа орно. Нөгөө ахаал шинээр юм уу босох хэрэгтэй болно, байгуулах хэрэгтэй болно дэд үтсэ. Тэгэл ахаал та нараасаа ахаа нөгөө гадагшаа гарч нөгөө нэг бадар барьсна гэдэг зээл аавна. Тэр эн чинь бидний буруу биш шүү дээ. Тэгэхээр үр зээлийг бас ингээд наймаалцах, цайруулах гэж ярьж байгаа. Тэр debt swap гэдэг болохоор би машингинээр ярихад жишээлбэл би хориглоо чамд өртөө байлаа гэж бодъё. Жил болгон ингээд хоёр улс орн байж болно. Зах зээл дээр босгосон ч бас өөр байж болно тийм ээ. Тэгэхээр жил болгон одоо тодорхой өрийг өөрт чинь өгөхгүйгээр оргил чи за надад өгөх мөнгөө чи Монголдо зарцуул. Гэхдээ Монголдо зөвхөн яг ийм зүйлүүдэд байгалийн хамгаалах, ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эсвэл бол сэргийгдэх чим үлэмжийг бууруулах гэдэг ийм зүйлүүдээр зарцуулж болно гэж тохирох юм бол хэдийгээр тэр мөнгийг бүр ингээд цайраад байхгүй болж байгаа ч би Монголдо тэр мөнгөө Монголдо зарцуулж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр аль алиндаа чи бол бас байгаль дэлхийн одоо жишээлбэл ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тэр санхүүжилттэй батлах хэрэгтэй бол ингэж үр debt swap-ын асуудал сүүлийн үед нэлээх явж байгаа. Тэгээд сая Барбадос debt swap. Гэхдээ энэ бол хоёр талын биш 3-4 олон талын энэ дээр нь бас гарантийн батлан даалтын бас аль нэг санхүүгийн байгууллаганд гаргаад манайх тодорхой төслүүдийн санхүүжүүлээд ингээд Барбадос өөрсдөө бас мөнгө гаргаад ингээд бас нарийн өнөтөлтэй. Эквадор бас айгүй том зээлийн swap нэг 2 жилийн өмнө л хийсэн. Эквадор ч өөрөө Галапагос гэдэг ер нь маш их ховор тийм аралтай байгалийн төрөл зүйлийн хувьд Дарвин хүртэл нөгөө өөрийнхөө Дарвины эволюцийн теорийг хийж байхад Галапагосын арал дээр тэр нэгэд ер нь нэлээх тусгаарлагдсан байгалийн төрөл зан амьтан л гэсэн үг шүү дээ. Айгүй ихээр ингээ хадгалагдсан. Тэгээд тийм их баян тийм байгалийн төрөл зүйлтэй. Тэгэхээр тэрийг хамгаалах нь дэлхийн хувьд ч маш чухал. Тэгэхээр тэрийг хамгаалахын тулд Эквадор бас нөгөө зах зээл дээр босгоцсон. Одоо манайхаар бол хуучнаар бол одоо самурай бонд монч ингээл босгодог штэ тий. Тэгэхээр тэрийг дахин төлөхөд жоохон хүндрэл учрахлаар бас ахаад гэрээ хэлцээр хийж байгаа. Тэгтээ талуудтай. Тэгээд тэрийн нөгөө дахин бондо гаргахтаа арай хөнгөлттэйгээр гаргаад жишээлбэл чинь 5% би чамаас авсан бол дараагийнхаа илүү магадгүй 6% ингээ дахин өөрчлөлт нөгөө дахин гарах хэрэгтэй болно шүү дээ. Бонд тэрнийг нь одоо 3-4 ч юм уу багасгаад тэр зөрөөг нь жишээлбэл нөгөө санхүүжүүлж байгаа байгууллагууд яг энэ чиглэлээр санхүүжүүлдэг байгууллагууд нь гаргангаа би хингийнээр болгож ярьж байгаа шүү заа юу. Тэгээд Галапагос аралд Эквадор улс жил болгон тодорхой хэмжээний тэд 10-аас доошгүй ч юм уу сая долларыг 10 жилийн хугацаанд ингээд оруулна. Тэгэхээр төлөхийнхаа оронд би дотооддоо оруулж байгаа. Тэр нь бол дотооддоо үлдэнэ. Гэхдээ
дэлхийд нэмэртэй байгаа. Дэлхийн байгальтаа нэмэртэй тийм ээ. Болдог бол манайх авсан зээлээрээ одоо зармиг нь болонгуудаа одоо утаа руугаа зарцуулъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү байх юм бол бас байж болно тий. Одоо тэгтэн одоо энэ жил юм да. Монгол бас нэг хөөрхөн debt swap хийсэн байлээ. Тэр нь ямар вэ гэхээр Германы засгийн газар төлөх байсан өрөө 29 сая евро гэж би сонссон. 29 сая еврогоо Монголд чөлөөлөөд тэгээд тэр 29 сая еврог эрүүл мэндийн салбарт засцуулна. Энэ болохоор debt for health гэж ярьж байгаа. Тийм ээ? Өөрийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаар ингээд солих гэдэг юм уу? Тэгээд тэр нь бол галбаа сан гэдэг байдаг штэ манад байдаг. Тэр нь баха олон улсын том нөгөө эрүүл мэндийн сан штэ. Тэгээ манадаа бол илүү сүрье тэр чиглэлээр tuberculosis малариагаар ажилладаг. Африкт бол малариартай илүү. Тэгээд тэр нь бас л хөөрхөн тийм айгу энгийн солилцоо байгаа хгүй тийм ээ. Германы засгийн газар цайрууллаа. Тэгтээ зүгээр цайруулаад шууд өгж байгаа ш. Тэр чи заавал яг тэр тодорхой чиний түрүүний ярьжсэн үнэлгээ яг үнэхээр тэрэндээ зарцуулж гин үгүй гэдэгтээ нарийн бах хэвээр учраас тэгээ галбаа сангараад дамжуулаад тэр яг чиглэлээрээ зарцуулна гэдээ явж байгаа байхгүй. Манай GCF ч гэсэн одоо тийм зүйлүүд рүү бас орж эхэлж байгаа. За оюучид 2 хоног ирэх хугацаанд бол манай подкастаар орсон. Тэгээд маш товчхон хугацаанд ирэн. Тэгээд энэ их ажлын хажуугаар ер нь уулын спортоор та хичээлж байна. Хамгийн сүүлд тэнцээ болно. Одоо таныг мэддэг хүмүүс бол залуу багтаа бас томоохон оргилуудад гарч ирсэн уулын клубын гишүүн байсан гэдгийг мэдэн шүү дээ. Нэг айхтар нөгөө хавцал руу нэг ингээд яагаад гэдэг бас биш л дээ. Клайми гэдэг биш. Тэгтээ зүгээр аялах дуртай байсан. Одоо нөгөө байсан гэдэг нь бол нөгөө залуудаа бас хүүхдгүү ганцаараа ингээд дуртай үедээ дэше явдаг үедээ бас Гимлан нуруу, Таншаны нуруу, бас манай Монголын Алтай нуруу, Альпийн нуруу гэдээ бас зөндөө сайхан аялж исэн. Хамгийн сүүлд жижигхэн уул руу гарлаа да. Хэдэн 7 хоногийн манай амьдарч байгаа Солонгосын сонгодоогийн тот байдаг хажууд нь жижигхэн нэг уул байдаг. Тэрлүү тэгэл найз нартайгаа гараад буугаад ирсэн. Гэхдээ том уул руу тэр бодгаа явж чадахгүй байгаа. Энэ их ажлын ажлаар нэрэл амжихгүй бах тий. Тэгээ таны бас нэг ярьдаг томоохон сэдвүүдийн нэг бол эмгтээчүүд юм байна л тий. Тэгээ энэ сэдвийг хүндэхгүй бол болохгүй бах. Тэгэхээр Монголд эмгтээчүүдийн манлайл хэр төвшөнд байна гэж харддаг бай. Тэгээ ялангуяа бид нар өөрсдөө бас бодлогын төвшөнд нь залуучууд яаж дуу хоолойгоо хүргэх ёстой. Сая бол яг парламентод бид нар бас нэг хуулийн сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд эмгтээ гишүүдийн квот нэмэгдээд бас яг хүсэлт харагдаж байна удаанаар. Цаашдаа маш чухал 2007 онд анх эмгтээчүүдийн квот батлагдсан. Одоо хүмүүс бараг санахгүй ч магадгүй. Ягаад санахгүй гэхээр тохойдо батлагдаад дэмжих орчин нь ялангуяа нөгөө эрэгтэй шийдвэр гаргагчдаас бас байгаагүй учраас батлагдсныхаа дараа удалгүй хүчингүй болгоцсон. Сонгуул болохоос өмнө. Уг нь бол тухайн үед 2007 онд сонгуулийн хуулинд өөрчлөлт ороод 30% гэсэн байхгүй. Тэр үедээ бас эргэжээд урагшлсан бол нэлээд бас урагшлал байсан баг. Гэхдээ Чамлахаар Чангатга сая ямар ч энэ өөрчлөлтүүдийг хийгээд эмгтээчүүдийн тоон нэмэгдсэн бол маш их сайшаалтай тэгээд их дэвшилттэй зүйл гэж би бодож байгаа. Хангалтгүй. Хангалтгүй гэдэг нь бол ер нь дэлхийн нийтээрээ ч ер нь хүлээн зөвшөөрсөн мэдсэн энэ эрэгтэй эмгтээчүүд бүгдээрээ л адилхан нийгэмд ялангуяа одоо жишээлбэл Монгол хичээл адилхан 50% үүргээ бүгдээ нүрэл ажиллаа хийгээл хөдөлмөрийн талбарт ч гэсэн 50% явж байгаа шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд аль алийнх нь бас оролцоо байж аж зөв зохистой юм тэнцвэртэй зөв шийдвэрүүд гардгийн байна л та. Нэг тийм нарийн тэр нь илүү штэ тэр нь дутуу штэ адилхан өрсөлдөн штэ гэд мэдээж тийм байлгүй л ах. Гэхдээ нөгөө эмгтээчүүдийн бас илүү хардаг өнцгүүд бас байна. Эрэгтэйчүүдийнх байна. Тэгээд эмгтээчүүд аль ч салбарт ер нь ерөөсөө дутгааргүй гэж эрхэж бараг буруу те. Анлайлаад бүгд л адилхан л явж байгаа шүү дээ. Адилхан үзэл улс орныхаа төлөө тийм ээ. Зүгээр шийдвэр гаргах төвшөнд л дандаа бага байгаад гэсэн. 3 эмэгтэй гишүүнтэй парламентд сууж үзлээ 76 байхад тэр бол арай л байсан байхгүй те. 76-аас 3 ингээд эмэгтэй тэгэл тэр өнцгөөс зөвхөн 3 үнэл эмэгтэйчүүдийг өнцгөөс хараад шийдвэр мэдрэг гаргана гэдэг бол бас арай. Тэгээ одоо гэхдээ 25-ыг бас нэмэх ёстой л доо. Тэгээд зүгээр яг юунууд бол байгаа. Ягаад эмэгтэйчүүд ингээд заавал квотоор дамждаггүй гэхэлэр 100 квотоор дамжижээж энэ асуудал эхний ээлжинд тийм ээ бодлогоор шийдэгдэх ёстой вэ гэхэлэр олон зуун магадгүй бас олон мянган жилийн стереотип буюу нөгөө хэвшмэл ойлголтууд асар их хүчтэй ингээд бидний юунд сэтгүүц суудсан хэвшмэл ойлголтуудаас гадна
уламжлал ингээл ерөнхийдөө дэлхийн нийтээр л эмэгтэйчүүднтэйгээ дандаа ерөнхийдөө өөрсдөө ч дутуу уналдаг. Тэгээд ер нь шийдвэр гаргах нь эрэгтэйчүүд байх ёстой ч гэдэг юм сонгуул хүртэл сая болтол ер нь дэлхийгээр маш олон оронд сонгуул нэр дэвшгүй тухай сонгох ирэхгүй байлаа шүү дээ. Тэгэхээр энэ зориуд нөгөө бодлогоор квотоор дэмжих хэрэгтэй байдаг. Тэгээд ямар ч хэсэн хэрв тоон нэмэгдэл эмэгтэйчүүд нэмэнд илүү оролцох юм бол үр ашиг нь маш их тийм ээ. Үр ашиг гэдэг нь эмэгтэйчүүдийн хувьд биш нийгмийн хувьд гарч байгаа шийдвэрүүд тэгээд нэмэр одоо ер нь яаж бодсон тэгэл илүү нөлөө зөв нөлөө бол хамаагүй илүү их болоод шийдвэр гаргах тийм зөвхөн шийдвэрч биш. Одоо гэхдээ энэ шийдвэр гэдэг нь зөвхөн улс төрийн шийдвэр биш шүү дээ тийм ээ. Компани засаглалт хүртэл одоо нэлээд олон орны компани засаглалын хуулиуд дээр хэрв та бирж дээр бирж гэдэг үлээ хөрөнгөний бирж сток exchange тэг хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй л болов заавал тэдээс доошгүй 30-аас доошгүй хувь нь компани өдөр зөвлөл эмэгтэйчүүд байна ч гэдэг юм уу одоо ингээ тиймэрхүү зөвхөн одоо улс төр гэлтгүү компани засаглалын төвшөнд бүх төвшөнд тэгэл эмэгтэйчүүдийн оролцоо аягүй чухал байгаа. Урагшлуулах ёстой. За бид эдийн яриа бараг дуусах тал руу орж байна. Тэгээд улс төртэй холбоотой сэдвэр эхэлсэн учраас улс төртэй холбоотой асуултаар өндөрлөе гэж бодож байна. Нэг хоёр асуулт байгаа да. Таны хувьд парламентод 18 жил тасралтгүй сонгогдсон бараг л маш цөөхөн хүмүүсийн нэг баг. Тэгэхээр эргээд 1998 онд л одоо та анх гишүүн болж исэн тэр үе рүү очиход тухайн үед нь Монгол улсын улс төрийн чиг баримжаа, намуудын үзэл баримтал тэр үед одоо Монгол улс бол ийм гараанаас эхэлж байна. Тэр арчилд ороод одоо 8 жил болчлоо. Бид нэр одоо 2020 он гэхэд 30 он гэхэд ийм төвшөнд очно гэдэг нэг чиг баримжаа байсан байх л та. Тэгээд тэр үеэсээ одоо бид нэр хэр хол явж чинь зорилттой биелсэн байна уу? Тэгээд тухайд одоо та галтгоонд нь байсан учраас түүх сонсоё гэж бодож байна. Ер нь мэдээж шилжилтийн их амаргүй байсан тий. 90-ад он 97 8 он ч гэсэн ер нь шилжилтийн их амаргүй байсан. Гэхдээ хэдийгээр амаргүй байсан ч гэсэн асар их хүлээлт. Тэгээ юм бол дараагийн жилүүдэд дараагийн сонгуулиар дандаа сайжирч явна гэсэн их тийм өөдрөг тийм сэтгүүтэй залуучууд ер нь нийтээрээ бид нар чинь ер нь ч тэгээд жилээс жилд ингээл юм сайжраад урагшлаад нээгдээд явж исэн үед багхгүй мэдээж тулгамдсан бас тэр болгон шийдэгдэж чадахгүй зүйлүүд их байсан ч гэсэн одоо ингээд мэдээж эргээд харахад бүгдээрээ л бас санал нийлбэл баг л та. Илүү түргэн явах боломж байсныг бол байсан. Тийм ээ илүү түргэн дэвшлүүд хамгийн гол нь эн чинь монголчууд бидний дийлэн хүмүүсийн амьдрал ядж л наад захын хэрэгцээг хангасан аятайхан амьдралтай боловсролтой тодорхой хэмжээний байртай эрүүл мэндийн бас даатгалтай ингээл явах нэг чухал байхгүй. Тэгэхээр нийт бас хүн амын одоо болтол бас ядуур нэлээд их хэвээрээ агаарын бохирдол хэвээрээ орчны бохирдол тэгээ шийдэгдэг асуудал илүү их байгаа нь бол тэгэл шийтгэл ёстой асуудлууд энийг ингээд илүү хурдан шийдэх боломжтой байсан гэвэл боломжтой л байсан баг тийм ээ. Тэгээ тэрэн дээр бол мэдээж бүгдээрээ одоо дараагийн 30 жилдээ одоо эн чинь 30 жил болчлоо тий. Алдаануудаа давтахгүйгээр шийдэж болох юмнуудаа хугацаанд бас шийдээд оролцох. Тэгэхээр зөвхөн ингээд бидний социализмын үе чинь хэдэн дарга нар л одоо бүх юмыг шийддэг. Тэдрийг хараал хийсэн чигийн дагаал явдаг гэсэн их тийм үе байлаа шүү дээ тий. Яг мэдээж шилжилт ирээл арчил ирээл нээлттэй үеэрээ шал өөр болж гисэн лээ бидний бодлоо. Одоо шинэ залуучуудын шинэ үе бол шал өөр шүү дээ тэгэж бодохгүй. Тэгээд хамгийн гол нь хэдэн үнийг харах биш. За тэр буруутай энэ буруутай гэхээсээ илүүтэйгээр хүн болгон өөрийнхөө салбартаа хийж байгаа ажил дээрээ хүн болгоны оролцоо аягүй чухал байт юм байна тийм ээ. Хүн болгон л тодорхой жоохон бага ч гэсэн өөрчлөлтөд авчрах ёстой. Мэдээж тодорхой улс төрийн байдаг юм уу бусад бүр ингээд өндөр түвшний төр засгийн бодлогод нөлөөлөд оролцох нь бас аягүй чухал ч гэсэн хүн болгонд хороон дээрээ сургууль дээрээ эсвэл ажил дээрээ л өөрчлөлтөд авчрах аягүй чухал байт юм ба шүү дээ. Хүн болгоны оролцоо чухал. Тэгээд тэр өөрчлөлтөд авчрч чаддаг гэдгийг л
ухамсарлах ёстой гэж би бодож байгаа. За сүүлийн асуулт. Сүүлийн асуулт. Харин маш олон залуучууд за би чамд бас асуулт байгаа. Үгүй саний. Сүүлийн асуулт. Тэгээ бид тэр яг ам уралдаад асуух гэж байна. Тэгэхээр залуучууд энэ асуултын хариултыг танаас сонсохыг маш хүсэж байгаа баха. Өнгөрсөн сонгуулиар ерөнхий сайдын одоо оюун эрдний нэвтрүүлэг тавар орсон. Тэгэхээр нэг талаас хүмүүс ерөнхий сайдын бодлогыг таны дэмжиж гин гэж харж байгаа. Өнөөгийн засгийн газар, оюун эрдний засгийн газар хэр төвшин дээр нь ажиллаж гин гэж таны хөөнийхөө байр сууриас үнэлж дүгнэж байна вэ? Яг нэг үгүй хэлэхэд энэ сонгуулийн үеэр бас ярилцлага өгөөч гэд би ирээд яг бодож санаж байгаа зүйлүүдээ хэлье гэж бодоод хэлсэн. Оролцсон. Гэтэ яг ингээд нөгөө улс төрийн зүрхийн намын ингээд нэвтрүүлэгт ингээд орж байгаагаа мдээгүй асуугаачгүй зүгээр ярилцлага өгсөн шүү дээ. Тэгээд тэгтээ би бол тэрэнд бас харамсахгүй байгаа. Бодож санаж байгаа юмудаа хэлсэн. Тэгээд ягаад ч жишээлбэл тухайн үед үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зоригтой хийж чадж байгаа. Энэ эмэгтэйчүүдийн дотор нь квот ч байт юм уу. Тэгээд энэ зориг ахыг алсан хэрэг дээр хэлсээр хэлмэгдсэн хүмүүсийг бас эрхийг хамгаалаад энэ буруу юм байна гэдгийг бас сүр зогсоод энийг чөлөөлөх энэ асуудлыг бас бүр шийдэхгүй мэхэд ядчил хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй дээр юм хийж чадсан гэж би бас бодож байгаа байхгүй юу. Ерөнхий сайдыг. Тэгээ би тэр үед яг тийм асуултууд авахлаар би тийм учраас би дэмжиж байгаа гэж бол хэлсэн. Тэрэн дээр ч гэсэн одоо байр суурь дээр хэвээрээ байгаа. За одоогийн засгийн газрын хувьд бол би яг ингээд нарийн бодлого юмын бүх нарийн детайлуудыг уншаагүй ч гэсэн зөвхөн ингээд сонсож байгаа уншиж байгаа сүүлийн 2 хоногт энэ хамтарсан засгийн газар тийм ээ. Сүүлийн 2 хоногт доктортой санхүүжилтийн ногоон санхүүжилтийн форумд оролцоод нэлээд урам зориг авсан. Дор чамд шадар сайд эрчим хүчний шилжилт одоо ногоон шилжилт хин ч урд нь тийм хүчтэй жишээлбэл энэ шилжилтийг хийн одоо нүүр сүргэн гэдэг дисгас тийм ээ. Энэ цэвэр эрчим хүчний шилжилт хийн гэж бол ярьж байгаа дор чамд яг төрийн орны том зааланд олон хүмүүс хандаж хэлсэн бол их зоригтой байсан. Инх хамгаалтын сайд жишээлбэл орон сууцчлалтыг хариуцж байгаа юм биш үү? Нийгмийн хамгааллын сайдын хувьд ч гэсэн тийм. Энэ дээр бол ногоон орон сууцчлалтыг тийм ээ энэ томхон хувьсгал хийн гэсэн. Нэгэн тал одоо моргож орон сууцчлалтын асуул бахвадгаараа биш ногоон гэдэг. Жишээлбэл хөдөө аж ахуйн салбар дээрэс нь хэн байла. За мэдээж манай одон туяа сайд ирсэн. Ингээд тэгтээ хувийн хвшил банкнуудын ч гэсэн төлөөлөх ярьсан л та. Тэгэхээр нэг үе бодвол түрүүн хэлдгээр үнэхээр бас тодорхой итгэлтэй яг энэ шилжилтийг хийх ёстой юм байна. Энэ бол томоохон боломж юм байна. Хийх нь өөрөө учир утгатай юм байна гэдэг нь бол илүү зоригтой, илүү тодорхой, илүү итгэлтэй сонсогдсон. Тэгэхээр хамтарсан засгийн газар байгаад үргэлжлээд доктортой тэгээд сайн ажилласаа гэж бол бодож байгаа. Яагаад би тэгэж бодож байгаа вэ гэхээр бас сүүлийн 20-30 жилийн ингээд шилжилтийн үеийг харахад засгийн газрын дундаж насталт нэг 2 хүрэхгүй жил байсан гэж ярьдаг байсан. Сүүлийн жилүүд арай жоохон доктортой нэг хэдэн жил болсон байж магадгүй. Тэгэхээр нөгөө засгийн газрууд байнга ингээд солигдоод ахлаар чинь аюух цаг алддаг юм байна. Нөгөө шийдрүүд дээр нөгөө урагшлах юм дээр мэдээж буруу юм хийх юм бол огцруулгүй яах вэ? Огцруулгүй яах вэ тийм ээ. А гэхдээ доктортой яг хичээж байгаа зөв юм уу хий гэж байгаа ийм засгийн газрууд бол доктортой ажиллах нь аюу чухал юм байна гэж би хувьдаа боддог болчиход байгаа. Хуучин улс төрчмөний хувьд бол тэгвэл энэ бол буруу юмыг бол бас хамгаалах хэрэгтэй гэсэн үг биш л дээ. За та тэгээд маргааш бусаа Солонгос улс руу явах чинь цаашдын зорилго танд одоо юу вэ? Одоо нүсэр их ажиллаа шүү дээ. Уран бүтээлийн өөрчлөлт гээл санхүүжилтийн асуудлууд. Мэдээж өөрийнхөө хийж байгаа ажлыг бол өргөжлүүлээд хариуцлагатай сайн хийн. Зөвхөн хөгжсөн улс орнуудын засгийн газраас мөнгө босгохоос гадна манай мөнгө босголтын хувьд цоошин стратеги одоо бид нар боловсруулж эхэлж байгаа. Тэр нь болохоор өөр их усруудыг татах гэж. Би ганц жишээ хэлье. Сонирхолтой жишээ. Shipping levies буюу далайн уучлаарай жоохон юу орчлоо деталь руу. Далайн тээвэргээд асрыг бас хүлэмжийн ялгаруулж байгаа тээвэр байгаа шүү дээ, тийм ээ. Агаарын тээвэр байна, далайн тээвэр байна. Тэгэхээр тэр дэлхийн далайн тээврийг бас хариуцдаг улс орнуудын томоохон гэрээ хэлцээр бол сүүлийн хэдэн жил маш идэвхтэй, эрчимтэй тэгээд урагштай явж байгаа. Далайн тээвэр дээр нэгдүгээрт юу тавина? Хүлэмжийн ялгаруултыг бууруулнаа, бууруулахгүй бол дургуул тавинаа. Нөгөө юуг түлшээ, цэвэр түлшээр орлуулнаа гэд.
Тэгээд тэрэн дээр бол тухайн шилжилтэн дээр тэр орлого бол аюух бас цуглах байхгүй. Тэр IMO гэдэг олон улсын Maritime Organization гэдэг энэ далайн тээвэртэй холбоотой олон улсын байгууллага дээр манай Монгол улс ч гэсэн гишүүн орон байдаг 160-70-аад орно. Тэгээд тэр орлого дээрээс жишээлбэл яг тэр далайн тээврийг илүү их decarbonizing гэж байгаа нөгөө хүлэмжийг ялгаруулахгүйгээр тийм тээвэр рүү оруулах томоохон санхүүжилт бас бүрдүүлээ тэр луга далайн тээвэр рүү оруулах юм. Гэхдээ нэг хэсэг нь жишээлбэл бас Африк юм уу, Намхан далайн орнууд дээр ч юм уу уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах дээр хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд манайх шиг GCF шиг байгууллагуудаар бас дамжуулж оруулах боломжууд бол байгаа. Нэгэнт одоо бий болсон сангуудаар. Тэгэхээр тэр нь чинь зүгээр ингээд бас өгөхгүй шүү дээ. Очиж тэрэнд нь оролцсон, өөрсдөө танилцуулна, хэрэг бол өөр бас санхүүгийн байгууллага зөндөө байгаа тий. Би зүгээр нэг жишээ хэлж байна. Иймэрхүү өөр санхүүгийн боломжуудыг эрэлхийлэх том даалгавар авсан том бас стратеги дээр суух хэрэгтэй. Тэгэхээр ажилтаа мэдээж сайн хийн айгу сонирхолтой. Нөгөө талдаа бол Монголтойгоо байнга холбоотой байжгаад бас л чадлаараа нэмэр болох мэдээлэл солилцох, холбох гэл юмнууд дээр бас ажиллана. Тэгээд дараагийн хэдэн жилийн төлөвлөгөө тийм байна да. За тэгээд хүүхдүүдтэй бас гэр бүлдээ жоохон цаг гаргаад бас тэндээ хөрөнгө оруулах хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулна гэдэг нь цаг заваа зарцуулах хэрэгтэй байдаг тий. Тэр бас айгүй чухал. Залуучуудад бас хэлэхэд ажил чухал. Гэхдээ ажлаас илүү дутхааргүй том ажил бол хүүхдүүдэд бас хүмүүжүүлэх, зөв хүн болгох тий. Тэрэндээ бас аавал цаг гаргах хэрэгтэй. Аав нар нь ч, ээж нар нь ч. Маш том ажлаа сонсогдож байна. Тэгээд эргэжил бидэд баг боломж гарвал багийнхнаараа Солонгост очиж таны энэ жилийн дараа ч юм уу те өнөөдөр ярьж байгаа энэ төлөвлөж байгаа том ажлуудынхаа сонинг сонсох гэж очино. Тэгээд бидэд 8 жилийн энэ босгон дээр бидний нөхдийн гол энэ Skeleton podcast-ыг бас хийгээд байдаг зорилго маань хайчихгүй дундаас 8 жил болж байгаа зорилго маань энэ цагийн түүхийг л архивлж үлдэх л зорилготой. Тэгээд тэр зорилгынхаа дараагийн нэг үеийг бол өнөөдрөөр эхлүүлж байгаа. Тэгээд тэр бэлгшээлтэй шинэ дугаарынх маань эхний зочин байсан танд баярлалаа. Тэгээд таны аян занд цаашдын нэрүүлийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. 50 ориглоо бас өөр ажил хийдэг ч гэсэн хажуугар нь те нийгмийн амар мундаг сонирхолтой тэгээд нөлөөтэй подкаст 8 жил авч явна гэдэг чинь бас томоохон хувь нэмэр шүү дээ. Энэ нийгэмдээ баярлалаа. Баяр хүргэе. Амжилт хүсье. За баярлалаа өрсөнд.